залуусаа ихгүй юм байна. За энэ 7 хоног хэдүүлээ 7 хоног эхлэхэд ерөнхийдөө ам долларын ханш сул дээр төлөвлөгөө гаргаад за USD, NZD-USD, EUR-USD, GBP-USD эднэрийг дээш нь хараад за урталтаа USD-тэй буюу долларын Swiss franc, CAD эднэрийг доош нь харж эхлүүлсэн. Гэвч одоо 2 дахь өдрөөс ахуулаад мэдээний одоо өмнөх хөдөлгөөн болоод тэр юу маш хүчтэй доллар автоматар чангарсан хөдөлгөөнүүд явцсан байгаа. За тэгээд доллар чангатар ямар нэгэн мэдээлэл юмс хайгаад ерөөсөө олдоогүй. За тэгсэн мөртлөөсөө алтны маань ханш болонгууд доллар эсрэг маш хүчтэй өсөөд 3560 гараад явцсан боловч хослууд ерөөсөө хангалттай хөдөлгөөн үзүүлсэнгүй. За тэгээд нэгдүгээр өдрөөс миний хувьд доллар сул дээр оролтууд барьж исэн гол шалтгаан нь юу гэхээр өнөөдөр цацагдах non-farm-ийн мэдээ маань ерөнхийдөө маш муу гарах магадлал өндөр болцсон байсан учраас ер нь ойлгомжтой байгаа юм чинь урьдчилсан байдлаар ерөнхийдөө доллар маань өмнөх өдрүүдэд сулраад хүчтэй явж холоо гэж харж исэн боловч хоёр дахь за тэгээ өчигдөр бас бага зэргийн доллар чангарсан хөдөлгөөнүүд яваад за тэгээд ерөнхийдөө өнөөдрөөс ахуулаад ерөнхийдөө залуусаа харуул маш хүчтэй энэ support хүсүүдээ одоо жишээлбэл USD эднэр маань чеклээд дээшгээ буцаад энэ buy zone руугаа ороод ирсэн харагдаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн мэдээ муу доллар дээр муу гэдэг утгаараа ерөнхийдөө ID маань ерөнхийдөө USD дэшээ long гэж харагдаж байгаа. За NZD-USD эднэр ч гэсэндээ өнөөдөр ер нь мэдээнээс өмнө дээшээ энэ хүчтэй зон нэвтрээд гарчвал ерөнхийдөө дээшээ buy арилж магадлал маш ойлгомжтой болно гэж харж байгаа. За евро доллар бас ерөнхийдөө маш хүчтэй support зон бариад high дээр ерөнхийдөө бариад байгаад байгаа. Тэгэхээр евро долларыг ч гэсэндээ ерөнхийдөө дээшээ гараад ирнэ гэж бодож байгаа. За GBP-USD-г бас ерөнхийдөө long арилжаа бас ер нь адилхан харж байгаа. Маш хүчтэй энд double bottom үүсгэсэн. За тэгээ double bottom үүсгэсэн голынхаа хүзүү бас чеклээд тэгээд ерөнхийдөө өнөөдөр мэдээнээс өмнө ингээд дээшгээ гарч ирж байгаа нь бас маш гоё харагдаад байгаа. За долларын Swiss franc бас яг ерөнхийдөө адилхан энд маш хүчтэй resistance бариад байгаа. Энэ resistance бүсийг давж чадахгүй байж хагаад буцаад ерөнхийдөө доош ороод ирсэн байгаа. Тэгэхээр өнөөдрийн мэдээний үр дүн тодорхой болоод яг доллар сул дээрээ гарчих юм бол энэ долларын Swiss franc гэдэр маань бас маш хүчтэй яваад өгөх гэж харагдаж байгаа. За долларын индекс бас ерөнхийдөө яг ялгаагүй тоо хүчтэй resistance барьцсан бас доошоо ерөнхийдөө орж ирэх харагдаад байгаа. За USD CAD ч гэсэндээ ерөнхийдөө мөн адил ялгаагүй дээшгээ uptrend явж pullback явж байгаад энд нэг хүчтэй resistance зон биш энэний голын үзүүг ерөнхийдөө дэшээ давж орж шалгаад буцаад доошоо ороод ирсэн ба. Тэгэхээр USD CAD бас ерөнхийдөө доошоо гэж харагдаад байгаа. За тэгээ эдийн засгийн календар дээр бол залуусаа энэ 7 хоногт энэ ажилгүйдлийн репорттой холбоотой мэдээнүүд маань ерөнхийдөө бүгд муу гарсан буюу өнөөдрийн мэдээг муу гарнаа долларт гэдэг мэдээ цацагдсан байгаа. За энэ Jolts Job Opening бас буураад гарцсан. Энэ ADP-ийн non-farm бас 54,000 гэд маш муу гарсан байгаа. Ажилгүйдлийн тэтгэн өсөгчдийн тоо бас дээшээ 237 мянга болоод өсөд гарцсан. Тэгэхээр өнөөдрийн мэдээ бол залуусаа ерөөсөө л цэвэр доллар сул дээр магадлал өндөр байгаа. Гэхдээ бас зах зээлийг таашгүй учраас юмыг яаж мэдэх вэ? Бас зарим талаараа өндөр гарчвал бас surprise өрөөд маш хүчтэй доллар чангаад явах хөдөлгөөн үүснэ. Гэхдээ урьдчилсан энэ жижиг мэдээнүүдийг харуул доллар энэ юу яах өнцөг дээр сулрах өнцөг дээр бол маш өндөр байгаа шүү. За ажилгүйдийн төвшин бол 4.3 болоод өснө гэсэн таамагтай байгаа. Тэгэхээр энэ маань 4.3 нэг бол 4.3-аас дээшээ гарсан тохиолдолд ерөнхийдөө хангалттай доллар сулраад явна гэж үзэж байгаа. 9 сарын 16-нд бас бодлогын үгээ хасах таамаг өндөр болсон байгаа. Тэгэхээр суур тал ерөнхий чиглэл маань дандаа доллар сул дээр ерөнхийдөө өндөр байгаа шүү залуусаа. За тэгээ эрсдлээ барьцгаагаад ерөнхийдөө цөөн арилжаа гэдэг өнцгөл ирдүүлээ. Ерөнхийд нь барь. Чиглэл бол ерөнхийдөө бараг тодорхой шахуу. Гэхдээ өөрөө мэдээний үр дүн хараад яг юу болох нь тэрийг харж агаад яг нэмэлт апдейт юмнууд яг яаж нээж ийн гэдэг дээр залуусаа өгөөд явъя да.